Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За нөгөө хөөрхөн киноныхоо буюу Idol зурлын part 2-ыг ярьж өгөхөд бэлэн болжээ гэж. 3-4 дугаар анги гэсэн үг юм уу да. Нийт 6 part байгаа. Энэ кино хэрэг таалагдж байвал яадаг вүлээ? Мэдж байгаа. Эднэр мэдж байгаа. За, зан үлээ хийцгэсэн бол олон долоо юм шалж чанаад яхав шууд дэгдээд орё л. Idol part 2. Let's go. За тэгэхээр гэд гэж бай. Юу гэхээр манай Ядын 2.0 сувг маань өөрийн гэсэн community-г Telegram дээр үүсгэн кино мэдээллүүдийг хүргэхээс гадна хамгийн гол нь биш үү. Тэнд нэгдсэн хүмүүс Ядын 2.0 дээрх кинонуудыг төрүүлж үзнэ гэдэг. Янз нь уу? Янз нь л биш таарна шүү дээ. Тэгэхээр нэгдчээрэй. Окей? Раиг яаж өмгөөлөгчийн гэрт ирсэн бэ гэхээр годомжинд тас өсөрч унаад унтаж байхад нь цагдаа нар олж төрийн хамгаалтанд авч яг жүүлэгт орчихсон байхад нь манай мэн өмгөөлөгч Рaiгийн утас руу залгаснаар утсын цагдаа авч Чүнчэтэй хамт очиж тэрнийг үрж гэртээ авч ирсэн байж. Рaiгийг өрөөндөө оруулж өөрийнхөө оронд оруулаад гэрлийн унтраагаад гарах гэсэн гаж томтой шиг Рaiгийн зургийг өрөөнийхөө болон тохой бандажныхаа дотор талд хүртэл наасныг санаад шүнжин зургуудыг хуулж хонноо. Өглөөс ирээд өөрийгөө хаана ирсэн бол доо гэж толгоогоо барьсараа галтгоонд орсон чинь өмгөөлөгч нь худаг барьсгсан манай тавтай морил гэсэнд айсан Рaiг гарт зогтох гэтэл мэн өмгөөлөгч аминд хайшчих гээд прокурорын дууд хууд зүзүүлээд чи ахаа зурггүй алга болвол тэд чамайг шоронд шар махтаж хатана. Гарч орж тэнмээр байгаа юм бол ядч миний дуудлагыг аваар гэж хэлээд гаргана. Квагбёнгён прокурор задлангийн шинжээч дээр очиж уулзахад үхлийн шалтгаан цээжинд худгалуулснаас үүдэн хэмжээний цус алдсан. Хамгаалсан улмөр байхгүй байгаагаас харвал дайралтанд өртөхдөө бүрэн хамгаалтгүй байсан. Тэгэхээр дайрч байгаа хүнийг мэдээгүй эсвэл эргэлзэх зүйлгүй итгэдэг хүн байсан байх боломжтойгоос гадна нэг хачин зүйл нь хотго 4 болон 5 дугаар хавирганы завсраар цэвэрхэн нэвтэлж шууд зүрхэнд нь хүрсэн. Раиг баримтлах үед цуснд алкоголын хэмжээ өндөр байсан. Дээрээс нь төгслийн эсрэг эм болон мансууруулах нөлөөд эм хэрэгэлсэн байсан гэхээр тийм хүн ийм нарийн дайралт хийж чадахгүй гэсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлтийг үзэж харж сонссон Квагбёнгон туслахтай хандаж "Төвчөрт бидэнд ямар ч нотлох баримт алга. Эргийн газрын зэвсэг байхгүй, дээрээс нь хохирогчийн утас алга болсон. Өөр хүн ороогүй бол тэр бүгд хайчихв. Энэ хэрэгтэй таарахгүй шүү дээ. Тэгэхээр чи явж хяналтын камеруудыг шүүж нотлох баримт олохгүй олж чадахгүй бол чи тайган шүү" гэж хэлээд явуулсан. Мэн өмгөөлөгч агентлагийн захирлуулаа хамтлагийн гишүүдээс ганц нэг зүйл тодруулахаар компани дээр нь ирэхэд гадаан алуурчин Рaiгийг цаазал уусмалт хий эзэнгүү тоосгонд өртүүл гэж гисэн нүрэ бодохдоо аллах сонсдог хэдэн хүүхнүүд жагсаал хийж байна. Эхлээд Заки менежер хоёроос хэрэг гардаг шөнө та хоёр хамт байсан уу? Раиг үүсэн хоёр муудалцаж байсан уу гэж асуухад тэр ороо бид хоёр хамт байсан. Тоглолтын тайлан тооцоог сэгслээ завгүй байсан. Манай хоёр ч уг нь үе зайгүй найзуучтай. Муудалцаж барьж байгаагүй. Тэр шөнө үүсэнтэй ярихад зөв зүгээр сонсогдсон. Гэхдээ хамтлагийн Жэхүй Юмбинаар орж ирэхэд тэр хоёроос хэргийн өмнөх өдөр тоглолтын өглөө хамтлагаараа байсан. Тэгэхэд ямар нэгэн зүйл болсон уу гэвэл Жэхүй юу ч болоогүй. Гэхийг сонссон Юмбин цашаалтаа гэсэн харцаар элд хараад байна шүү. Тэгэхээр мэн өмгөөлөгч тоглолтын өмнө маргаанаас болж тайзан дээр гарах цуцлагдсан гэж сонссон. Раиг та хоёр хэр харилцаатай вэ гэж асууж дуусаагүй байтал Жэхүй уурлаж "Хэн тэгэд га? Битгий гачи юм асуугаад. Би өөрийн талаар сонссон шүү. Баян хэрэгтнүүдийг сулдаг болохоор хүмүүсийн хараалыг иддэг үстэй. Тэр навш усааныг алсан. Мөөрт нь юм таалагдахгүй бол баян гуурлаж юм авч шидэж хараадаг. Тоглолтын өдөр хүртэл намайг зодсон. Шээс мусан буучнаа. Өөрөө их л цогчоод хуушиг сийхлүүлж юм да. Тэгснэ тэр жамбагыг битгий өмгөл. Үүсэн Раиг хоёр муудалцаж байсан гэд нэг бичлэг тэрэнд үзүүлнэ. Бүх хүмүүс тэрэнд итгэхгүй алуурчин гэж харж яхад дайран дээр давс гихчээр Рaiгийн ээж гэж нэг бүтэхгүй нөхөр сэтгүүлчдээс мөнгө авч ярилцсан өгснөө. Миний хүү яасан ч тийм зүйл хийх хүн биш. Ямар нэгэн буруу зүйл хийсэн бол одоо ч болов үннийг хэлж төлөөсөө төлөх ёстой. Гэт хоёр үзүүртэй зүү шиг юм ярьдсан байдаг шээс. Буцраа явах.
Энэ мэдээний дараа Дураиг агентлагийнхаа захирал дээр ирээд гэрээг маань цослох гэж байгаа мó гэвэл захирал үгүй ээ. Хувьцаа унаад байсан болохоор тэгж галыг намжаасан. Үн сонтой юу болсныг хэл. Чиний соло тоглолтоос болж өгчнөө. Мөнгө зарцуулсан асуудлыг цэгцлэх гээд хэцүү байна. Гэхэд Раиг за болооч дээ. Үүсэн хүчгээд байна. Юу болсноо хэлвэл тэгээд идэх юм. Та ч угсаа амар хартай хүн биз дээ. Надад ч идэхгүй л дээ. Хүн хүчгээд байхад мөнгө л яриад байх юм. Гэсэнд захирал нь чамд идэхгүй байна. Тэр шин тэнд байсан ганцхан хүн чи. Өөрийнхөө гин бурууг нотол. Нэрэ чиний байр машин төр хураалгасан байгаа шүү. Эд чинь чиний нэр дээр өчнөө зээл авцсан байлээ. Энэ хэрэгээс бол чамайг эргүүлж төлж чадахгүй байх гэж зээлдүүлэгчд хордоо хөдөлж байгаа. Тэгэд болоогүй энэ тэндээс мөнгө авч ярилцлага өгөөд яваад байлээ шүү. Тэрийг зогсоох гэж би чадах бүхнийг хийж байна. Энэ миний чамд хийж өгч чадах сүүлийн зүйл. Гэснээр өөрт нь итгэх хүн байхгүй, бүгд өөрөөс нь нүүр буруулж өөрт нь хинч юу ч үлдээгүйг ойлгоно. Одынхоо амьдралд эмараад явж байхгүй дээ. Жаргалаа зовлонтой энэ дүүрээд гэж Мэн өмгөөлөгч Райгийн ээжийг олж уулзаад хадам ажмаагүй хэргийн дундуур ярилцлага өгөөд байвал буруу мэдээлэл тарж хэргийг оронгор нь эргүүлэх боломжтой гэсэнд тэр золиг хийсэн ч гэж магадгүй штэ. Төрсөн эхийг шүүхэд өгч байгаа хүн алж хүрээ талж мэднэ. Би одоо хэдийг авах вэ гэж хуцахт нь мэн өмгөөлөгч Голдсбойсын эхний самг дээр таны хүүгийн баг насаа бодож мэдсэн гонигтай дуу байдаг юм. Яагаад ийм гонигтай байгаа юм болоо гэж боддог байсан ч одоо ойлголоо. За тэгэхээр авгаа минь. Он гэж сонсч. Одооноос ярилцлага өгөхгүй мэдээ. Хэрэг өгсөн байх юм бол Дурагийн нэр төрд халдсан гэж чадах бүхнээрээ хэрэг үүсгэж байгаад эзэнгүй хэрэг тохно шүү. Авгаа гэж хатуухан хэлээд гарч явна. Мэн өмгөөлөгчийг ээжтэй нь уулзчаад явж байхад жүнжээ залгаад Раиг гэрээс нь гараад явчихсан. Олдохгүй байна гэхээр нууцаар ховцсонд нь хийсэн чипийн байршлаар ирэхэд Раиг байсангүй. Тэгсэн хажуугаар зөрсөн хэдэн 10 жилийн Шангрилагийн орцонд хүн зоддог байрын золтон бацаанууд Райгийн пүүцийг барьчихсан. Явахыг хараад чүнжээгээр хэмх нүдүүлээд пүүцийг аваад хаана байгааг нь заалгаад очиход саяны бацаануудад зодуулсандаа сэтгэл нь төгшиж айж чихэн шуугаа чихээ дараа сууж байхад нь мэн өмгөөлөгч урд нь очиж аймсыг гөвж гутлын өмсүүлэнгээ твчхийн аргагүй өвдөж аимшигтай байсныг ойлгож байна. Гэхдээ бид талигаа чин төлөө үннийг олох шаардлагатай байна. Тиймээс яасан ч бууж өгч болохгүй. Эцсээ хүртэл явах хэрэгтэй. Тэр хүртэл би чиний хажууд байж үгүй гэж гараа сунгахад Райгийн сэтгэлд жаахан ч гэсэн оч гих шиг болно. Үзэгдэл солигдож Райгийн экс хэжүүн Раигта авахулсан зургаа үзэнгээ хэрэг дээр ажиллаж байгаа прокурор Бёнгёны мэдээллийг хараад сууж байх нь маш сонирхолтой. Бёнгён аавтайгаа очиж уулзахад аав нь "Гүчи ч одоо тодорхой хэрэг дээр ажиллаж ойж яасан уддаг юм бэ? Хэрэгээ тулгаал зүтгүүлээл дайраачтай." Ингэснээр 10К-гийн хов байн хэргийн нөгөө талд ажиллаж байгаа Менсена өмгөөлөгч та хоёр хамт дунд сургууль сурч байсан юм байлаа штэ. Гэхдээ 10 жилдээ Мэн өмгөөлөгчийг дээрлэгдэг байснаас санана. Тэр орой Райг өөрийнхөө бага насны тухай Мэн өмгөөлөгчд ярина. Бага байхад Гөөхи атар талхны зах идэх дуртай хүүхэд байсан. Ээж маань одоогийн агентлагийн захирлын бааранд дуулдаг байж угаад би ээжигээ дуулж байхыг хараад тайзан дээр гарч үзмээр санагдаад гарч дуулаад од болцсон. Урлагийн янжин лав бурхан намайг үнэхээр үнссэн. Тэр цагаас хойш захирал маань миний авьяасыг олж хараад зогсоо зайгүй дуулуулаад л эн тентхийн үсний найр зангуулын ажил хүүхдийн ойн төрсөн өдөр гээд хүсэхгүй байхад л халтур хийлгээд мөнгөний ээж захирал хоёр сайхан хувааж идэл хэтэрхий завгүй амьдралаасаа болоод найз нөхөдчгүй байлаа. Нэг өдөр 10 дугаар хорооллын хэдэн гаруудад зодуулж явахад үс сон ирж намайг хамгаалж өмөрт санаа тавьж эхэлснээр бид хоёр нөхөрлөж нэг хамтлагт орж энэ оргил хүртэл ирсэн байстүүд гэж ярихад мэн өмгөөлөгч хамтлагч нь Жэхви та хоёрыг дандаа муудалцдаг байсан гэсэн шүү дээ. Тэгээд бүр бичлэгийг чи хийцэн байсан. Гэт тэрэнд Жэхвигээс авсан бичлэгийг үзүүлэхэд хаяас бэлтгэлийн үеэр муудалцсанаа. Гэснээ босч нэр манай гэр хураагчихсан. Буудалд байрлал хүн амьтан хараа шууган болно. Тэгэхээр эндээ сайхан бай та. Ганцаараа баймиргүй байна. Хамт байж өгнө гэсэн биз дээ. Гэт бараг мөн өмгөөлөгч минь өвөртөлж унтах нэ. Маргааш нь Бёнгё манай мэн өмгөөлөгчийн зургийг харснаа. Тийм царай яаж юм болдог вэ? Тэгэл 0 замаск селкон бидтэй. Гэт бодол давтаа сууж байхад нь ажлын газрынхан нэг залуу орж ирээд "Гүчи ажил гэд явсаар байхад наад нас өдөр чи хүнтэй суухад оройтлоо хүрээ. Манай хадам ихтэй уулзаад үз. Баяалаа өхөн бас царай зүсэн мис гэсээр байгаад сохор болцоонд явуултал хэжүн шаажд юм да. Нэг л ноо хаглаад явчлаа шүү. Манай Райгт туслах гээд байгаа мó, хорлох гээд байгаа мó. Тэгээд хоол идэж байхдаа Бёнгёноос та олонний танил Дурайгийн хэрэг дээр ажиллаж байгаа гэсэн. Үнэн үү гэж асуусанд хөөрсөн залуу
Гэхдээ одоогоор баримтууд туу саатуулах хүсэл цуцлагдсан. Яг та галуурч ингээд нотолж чадахгүй л байна. Ингээд хэргийн хамаг мэдээллийг задлаад хайж. Яг энэ үеэр нь удсан дуурч болцооны випороноос гарсаар утсаа авахд туслах нь тэр өдөр уулын зам дээр хэргийн дүрс буусан таксины хар хайрцагны мэдээлэл авахд таны албан хүсэлт хэрэгтэй байна. За тэр болно штэ. Welcome шүү. Гэж ярьцхад буцаад өрөөрөө ортол хээжүн хэдийнэ явчихсан байдгийг. Дуурайг усаны оршуулгын ёслолд очих гэсэн чинь нэг л зориг нь хөрөхгүй байна гэдэг. Мэн өмгөөлөгч чи ямар буруу зүйл хийгээв? Очихгүй бол хүмүүс улам л буруугаар бодно. Найстайгаа уулзах сүүлийн уулзалт чинь салахс хийхгүй бол дараа нь харамсан шүү. Гэснээр хамт оршуулгах ёслол руу явна. Оршуулгын дараа сэтгүүлчид Райгийг хэрэгэ хүлээж байгаа мó гэж асуухад Райг үсэн бол миний цор ганц найз байсан. Жинхэнэ алуурчныг илчлэхийн тулд чадах бүхнийг хийх болно. Мөрдлөгт бүх талаар хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлж байна гэсэн ярилцлага өгнө. Энэний дараа прокурорын газраас Райг мэн өмгөөлөгч хоёрыг дуудаж байцаалт өгөхийг шаардна. Бёнгён Райгаас уух зүйл чинь дуусаад дэлгүүр орсон гэсэн бэха. Тэгээ яагаад дэлгүүрээс уух зүйл авалгүй гараад уулын тойрог замаар гэрлүүгөө харьсан юм. Гэхэд Райг илт худлаа. Турах гээд уулын замаар зам товчилж алхсан юм гэж шаарддаг. Бёнгёнч тийм тойрог замаар зам товчлно гэж юу байх вэ? Гэт энэ удаагийн байцаалтанд бүдэрнэ. Мэн өмгөөлөгч байцаалтаас гараад Райгт уурлаж яагаад надад тэр уулын зам энэ тэр хэлээгүй гэсэн. Марчжээ гэж авдаг. Гуцаад айл да надаас ямар нэгэн зүйл нуугаад байна те? Юу юм? Би бүгдийг мэдчихвэл чамайг хамгаалж чадна. Надад яагаад худлаа хэлсэн бэ? Гэвэл худлаа хэлээгүй. Гэт хүзүүн улаахад мэн өмгөөлөгч чиний хүзүү улаагаад нүд чинь анивчаад байна. Энэ чиний худлаа хэлэхдээ гаргадаг зуршлал зү. Гэтэл Райг гайхаж тэрийг та яаж мэдсэн бэ? Надтай ойр хүмүүс л мэддэг гэд гайхаастай. Аргагүй штэ. Наа түүхэн чинь чиний галзуу фэн юм чинь хэмжээнээс чинь бусдыг мэдж байгаа. Манай хоёрыг яг ингэж яриа зогсож байхад хаанаас ч юм хээжүүн гарч ирээд Райгийг гэд тэврээд авна. Энэ үеэр Бёнгёны туслах олсон таксины хар хайрцгийн бичлэгийг үзүүлэхэд Дуурайг тэр өдөр хээжүүнтэй уулзсан. Хээжүүн бүр тэрнийг машинаараа мөргөж алахыг завдсан бичлэгийг үзүүлж байгаагаар 3 дугаар анги маань дуусна. Энэ хүүхнээс нэг ноо анхлаад байсан юм аа. Токсик галзуу шарлах вэ гэсэн юм шүү. 4-р анги. Прокурорын газрын гадаа Райг хээжүүн хоёрын төвөрлөж байгаа зургийг холоос өмхийн шантажчин бэг сэтгүүлч дарж байгааг харсан мэн өмгөөлөгч тэр хоёрыг бушуухан машиндаа суулгаж аваад явж байсан. Райг өмгөөлөгч та хар хайрцгаа тэр унтраач хаж гэж унтраалгаад хотоос айдуухан экстэйгээ ярилцахаар түр машинаас буун холдно. Тэднийг түр замын хажуу зогсож байхад Чүнжээ мэн өмгөөлөгчдөр тэр хоёрыг харснаа энэ нөгөө экс нү чи эргэдэг гэдэг цорхлын сонсоод 3 өдөр орноосоо босолгүй сэхэл авалгүй уйлж унжаад нусаа хазартаа наасан байхаа л гэж байна. Эндээс манай мэн өмгөөлөгч Райгийн зүгээр ч нэг фэн биш бүр хайртай гэдг нь харагдана. Өнчин өрөөсөн хайраа гэж. Райг хээжүүнээс чи яах гэж ирсэн? Намайг байцаалд өгсөн болохоор сандраад өгнө. Юм хэлчих вэ гэж яагаад өгнө? Чамайг над руу ойрдох гэж оролдтоосон хараалтай юм шиг ямар нэг юм болох юм. Бүр нэг заяа хайц. Надаас бүр мөсөн хол байгаад өглөд. Гэхэд хээжүүн би чамтай уулзахад харих зандаа Жэхвиг дотор байрлал орж байхыг харсан. Гэхдээ мэдээгээр тэр нэг эмнэлэгт байсан гэж байлаа. Би харин гарцаагүй харсан. Хэрэг гарсан өдөр тэр тэнд байсан. Гэх дахиад хэргийг эргүүлэх зүйл хэлнэ. Райг мэн өмгөөлөгчдөр хурч ирээд энэ хэрэгт хээжүүнийг оролцуулмааргүй байна. Тэр ямар ч холбоогүй. Очих газар байгаа болохоор Чүнжээгийн чинь мотог унаад явлаа шүү. Хээжүшка гэрт нь үргэлгөөрэй гэж хэлээд өөрийн байрны доод давхарт байрладаг хамтлагийнхаа Жэхви Ёмбын хоёрын байранд ирээд Жэхвиг хэрэг гарсан өдөр хаана байсан? Чи эмнэлэгт байгаагүй үстэй гэж заамдаж авахад Ёмбын ах тэр өдөр надтай хамт эмнэлэгт байсан гэснээр Райг бандсан дагарч явна. Энэ үеэр ажил дээр байсан мэн өмгөөлөгчд туслах нь Дуурайг хүн амны хэргийн байцаалтын дараа хээжүүнтэй нууцаар уулзжээ гэсэн мэдээ гарсныг харуулсны дараа Райг залгаад бит хоёрын талаар мэдээ гарч иж. Тэрнийг яаралтай зогсоогоод өгөөч гэснэ. Яагаад хариу хэлэхгүй байгаа? Боломжгүй мүү? За ойлголоо. Тэгвэл тэгж болоо шүү дээ гэснэ. Өөрөө бэг сэтгүүлч рүү давхилаа да. Энэ мэдээг харсан Бёнгён хээжүүнтэй сохор болцоонд явуулсан ажлынхаа залуу дээрээ ирээд "Гүчи биш. Тэр хээжүүн өөрөө надтай уулзуулаад өг гэж чамаас гойсон биз дээ. Чи манай аавыг мэдэх үү? Ганч нэг л сэжигтэй байсан юм аа. Хизээ намайг хүнтэй уулз гэдэг байсан юм. Чиш том асуудалд орлоо то. Хэргийн гол хүн хэрэг хариуцсан прокурорын хооронд уулзал зохиосон. Би чамайг ломбтой хараандаа зуулаа" гэд яваад өгнө. Райг бэг сэтгүүлчдэр ирээд мэдэгээ буулга гэсэн ч нөгөөх нь "Тийм гэж байдгүй маа. Яасан? Хээжүүд одоо хүртэл сайн юм. Тэр эмэгтэйгээс болж шудраг бос гэрээ байгуулж ээжигээ хүртэл шүүхэд өгсөн биз дээ.
Би одоо зогсохгүй. Хүн амны хэрэгээс болж холбогдсон хуучин хайртууд гээд сэвэн. 100 саяг өгвөл амаа хаагаад алга болно. Гэхдээ ууранд хүрсэн Раиг тэрнийг заамдаж яваад миний хэрэгэн тойрны хүмүүсээр оролдвол алан шүү. Би хүн амны хэрэгэн сэжигдэн штэ. Мэдж байгааз. Гээд зогсож байхад мэн өмгөөлөгч ирж болиулаад ширээн дээр байсан Райгийн 0 орж баавга алсан зургийг хүртэл дарсан байхыг хараад "Өөхөө! Энэ хараа. Хүний ховын орон зайд халдлаа." Эдэр гэхэд бэг сэтгүүлч одод тийм зүйл байдгүй маа гэвэл мэн өмгөөлөгч тийм л дээ. Гэхдээ хийж яваад биш. Тийм болохоор ховхон мэдээллийн задруулж дагаж мөшгөн мэдээл тараасан бол нэр төрд халдсан гэж хариуцлага хүлээн шүү дээ гэж сануулад Райгийг тэндээс авч гараад ямар хацаа хийгээд байх вэ? Шантаач чин сэтгүүлчийн өмнө ирээд өөрийгөө бахархалтайгаар би хүн амны хэрэгэн сэжигтэн гэж хэлээд байждаг. Дээрэс нь үннээ ч хэлэхгүй гэснээр Райг Жэхвиний тэрэнд үзүүлсэн үсантай муудалцж байгаа бичлэг нь юунаас болсон талаар хэлнэ. Ээжүн гэдэг юм салж гадагшаа явуулдаж ирсэн ээ. Би буцаад цоод ирсэн. Уулзын учрыг хайртай дуртай санаад байна хүсээд байна гэсэн ч манай хүн нүрөхгүй яваад байж. Тэгтэл үүсэн найзыг мөн 50 орхи. Одоо чухал үе. Соло уран бүтээлээ цацгаж яхад хаанаас гараад ирдэг гай вэ? Гэд ярьж байхад нь Райг хараад хүний асуудал тушууд хүрлээ барьлаа. Чи зайл би зайл дээр тулаад хэрэлдэж байхад нь Жэхви бичлэг хийж авсан байгаа юм. Хэрэг гардаг өдрийн орой Хэжүн уулзын учрыг гээд байсан болохоор Райг уух зүйл дуусчихж гэж хэлээд үсаны гэртээ үлдээгээд дэлгүүр орсон ч юу ч авалгүй уулын зам дээр өөрийг нэртэл амьсгалахгүй гэсэн Хэжүн дээр ирэхэд нөгөөх нь уулзаагүй уджээ. Сансан үнси гэхт нь Райг би холбоо барьмааргүй байна. Одоо бол би эргэж харах дургүй шүү гэж хэлээд буугаад явахт нь токсик авгаа чинь минийх биш байснаас үхсэн дээр алчил даа гэд машина хаазалж ирээд тулж ир зогссноо бууж ирээд намайг хинч хайдгүй юм шүү. За юу гэж хэлээд буцаж суугаад машина унаад явсан. Мэдээний дараа Бёнгён Хэжүний дуудаад байцаалдаг байна. Хэжүн хэдэн жил уулзаагүй найзтайгаа уулзсан төдийгээд бүлдүүсрэхт нь Бёнгён тэгээд яад найзыгаа дайрч алах гэж оролдсон юм уу? Гэвэл Хэжүн танаа ажлынхан мэдж байгаа юу? Бит хоёрыг болцсон. Болцон дээрээ нууц хэргийг ярьж өгснөй чинь нотлох баримт байхгүй гэж Райгийг хэрэгт сэжиглээд байгаа гэлээ. Райг алуурч биш. Тэр өдөр хамтлагийн гишүүд эмнэлэгт байсан гэсэн чи тийм биш. Би Райгийн гэрийн ойролцоо Жэхвинийг харсан талаараа хэлэх болно. Оройн мэн өмгөөлөгч Хэжүүд туслаад өгсөн болохоор ч хуулийн цорхойг хайгаад хэрэгээс мултлахаар ном унших гээд явж байна. Гэхдээ нь үнэхээр туслах юм бол би ч бас туслая. Тэр орой Хэжүү манай гэрийн ойролцоо Жэхвиг харсан гэсэн. Одоо юу ч нөхгүй гэж хэлэхэд нь доошоо бууж жүмжээгийн дороод хайртай хүнийхээ эксийг хэрэгээс холдуул сэтгэлийн намраах гэж байгаадаа нэг л сэтгэл нь өвдөөстэй. Одоо болтол хайртай байх та. За. Тэр яхав краш пиваа үйдөө ингэж ямарч ухаар. Краш минь надад хайргууч. Надад краш пиж юмд байхад болно л гэж байна. За байж гараа. Энэ цоврал дээр гарч байгаа энэ краш гээд шар хариг байна. Пивний гашуу амтыг таалдгүй хүмүүст яг гой тохирох сэнгэнсэн зөөлөн амттай тийм шар хариг шүү дээ. Зарим нэг пивнүүд амтаа зөөлрүүлж ийн гэдэг цагаан будаа эрдэнэ шиш холдог бол краш пив 100% 10 сая олжноос гаргаж авдаг. Пивний эх орон гэгдэх герман чехүүдийн ноу хавыг нэвчингээс нь тийм л сайхан зөөлөн янзын эдтэй. Ойлгомжтойгоор хэлэхэд гашуун биш маш зөөлөн сөөжин мүжүнд холиод уухад яг тохирдог тийм л пив гэдээ ойлгоход болно. Намайг худлаа үсэж үгүй юу? Тэгэд өөртөө шалгаад үзсэн үз. Окей. Crush on Crush. Маргааш нь хөөрхөн мэн өмгөөлөгч Райгт өглөөний цай бэлдээд ажилдаа явчихсан байх ба удалгүй чүнжээ орж ирээд мэн өмгөөлөгч чамд өгөөрэй гэсэн. Гэд арьс арчилгааны бүтээгдэхүүн витамин энтер бэлдсэн тийм хөөрхөж явах шиг тий. Гэхдээ чүнжээ Райгт зориулж өглөөний цай хийснийг хараад атаархаж сэтгэл нь өвдөж байгаа нь илт. Мэн өмгөөлөгч сайн л юм шиг байгаа юм л та. Ингээд өдөр прокурорын газарт хариу цохилт өгөхөөр Хэжүүнийг хэрэгээс молдорхаар ирнэ. Мэн өмгөөлөгч Бёнгёнд хандан Райг Хэжүүн хоёрын бичлэг ховлцсон зүйл байхгүй. Дараагийн баримт. Энэ агентлагийн захирал үс сонто хийсэн дуудлага. Райг гэртээ харьсны дараа хийгдсэн. Тэгэхээр та энэ хоёрын хэргийн нотлох баримтыг нуухаар уулзсан гэд хардаад байсан. Харч нь хий хоосон гэсэн үг. Ямар ч нотлох баримтгүйгээр тэрнийг дуудаж 6 цаг байцаасан ч байж боломгүй зүйл. Илт чиглэсэн мөрдөн байцаалт болно. Тиймээс Райгийн өмгөөлөгчийн хувьд албан ёсны шаардлага тамир байна. Хэжүүний эсрэг хэтрүүлсэн байцаалтаа энэ дээр үзэгсэн. Үгүй бол манай үйлчлүүлэгчийн эсрэг шудраг бос мөрлөг явуулж байгаа талаар гомдол гаргана. Гэж хэлээд шаг мат тавиад гарахаар лифт түлээгээ зогсож байхад Райг тэрэнд баярлснаа хэлээд тэврээд авна.
Энэ сайхан мөчийг үгүй хийж Бёнгён гэж нэг юм хурж ирснэ. Мэн өмгөөлөгчийг хөөе өмхөө өнөртэй гэж дуудахад нь манай энэ Райг бас чөрийчэд бас хөөхөө хамгаалаад байгаа шүү дээ. Тэгсэн мэн өмгөөлөгч тэрэнд машиныхаа түлхүүрийг өгөөд гарч бай гэж хэлээд явуулна. Бёнгён уулзаагууд ч өмгөх юм инсэнэ. Эртхэн таних байж. Их өөрчлөгдөж. Чи энэ хэргийг албаар авсан уу? Намайг энэ хэрэг дээр ажиллаж байгааг мэдээд. Гэхэд мэн мөрлөг ахгүй байгаад гайхацуул алга. Ийм дэми юмд санаа завгүй байсан юм биш үү? Битгий ийм хохирох цэтгэхүйтэй амьдр. Ур чадвараа сайжруул. Жинхэнэ хэрэгтнийг барьж үйж л хот болно шүү дээ. Гэж хэлээд явна. Муухай бандлаа да. Манай хоёрч машиндаа суугаад явж байсан чинь Райг хардаад байгаа мó яагаад байгаа юм? Саяны прокурор чиний экс юм уу? Гэж хулцдаг юм та. Би яхаар тэр навчтай бөксбөрөөр холбогдох уу? Намайг дээрлэхдэг байсан ангийн хүүхэд. Энтергээд ярьж байсан. Гинт машин болохоо байж замын хажуу руу онголдож байгаагаар дөрөв төрөнг маань дуусчин дахив. Дараагийн парт бошуу төргөн ороосоо гэж хүсч байвал. Тими сүсгэлэн суухын оронд хуран хумсаал гялцуулж өрөх. Окей. Бусдын маань үсэн зохицол. Аашас заудахгүй оруулнаа амлж. I'm screaming on a bitch and she's a boss shit just in that but with this and no make a voice and cinema to show ах микрофон гүнзгий бааш don't get edit time like the fire frame was the task sweat flowing higher show the show hin чин yeah feed each and it's